За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан цаг мөчийн мэндийг хүргэе. Тэгээд гайхалтай бэлэн мөнгөний урсгалаа өсгөх, бэлэн мөнгөний урсгалаа нэмэгдүүлж, одоо өөрийнхөө санхүүгийн хувийн болон бизнес хийгээ санхүүг гартаа атгаж авах, оруулж авах ийм гайхалтай сонголтыг хийсэн та бүхэндээ энэ сургалтанда тавтай морил гэж ураад хамгийн анхныхаа одоо хичээлийг эхэлж байгаадаа ариун найтаар маш их баяртай байна. За ингээд сургалтандаа тавтай морил хэдүүлээ хичээлээ эхэлцгээе. За тэгээ хамгийн ихний хичээл маань болохоор бэлэн мөнгөний урсгалаа өсгөх одоо энэ хичээлийн маань нэгдүгээр хичээлийг модуль 1-ийн нэгдүгээр хичээл эхэлж байна тийм ээ. Энэ хичээлийг маань Donna Isabella гэдэг Entrepreneur Institute-ийн одоо Crystal Circle группийн ментор 25 жилийн одоо бизнесийн туршлагатай энэ одоо ментор маань биднэрт эхний хичээлийг хүргэж өгнө, зааж өгнө гэж. За ингээд модуль 1-ийн маань нэгдүгээр хичээл хэдүүлээ юуг одоо голчилж энэ хичээл дээр ойлгож авах вэ гэхлээр хэрхэн өөрийнхөө бизнесийн орлогоо 10 дахин нэмэгдүүлж эерэг мөнгөн урсгалыг чиний мөнгө урсж байгаа одоо бэлэн мөнгө чи орж гараад энэ яваад байгаа зүйл чинь хэдүүлээ сөрөг байвал тэрийг эерэг болгох энэ одоо чиглэл рүү хичээлүүдээ одоо үзэж байгаа зүйлүүдээ ойлгож эхлэх нь байна тийм ээ. За тэгээд ялангуяа одоо энд байж захтаа хэдүүлээ дараагийн ирэх 12 сарын хугацаанд бизнесийнхээ орлогыг хэрхэн яаж ямар арга замаар нэмэгдүүлэх вэ гэдэг тэр төлөвлөгөө map зураг гаргаж авах нь байна. За тэгээд дээрэс нь тэрийг одоо ямар хэмжээгээр чи өөрийнхөө бизнесийг хөрөнгө оруулалт гэж харах юм бол ямар хэмжээний үр өгөөжийг хүртэх буюу чиний үндсэн хөрөнгө нөгөө бизнес хийгээд орж гараад яг чамд үлдчихэж байгаа хэсэг нь ямар хөрөнгө байхын тэрийг яаж үр өгөөжтэй байлгаж ямар замаар өсгөхийн гэдэг зүйлүүдээ ойлгож авах нь шүү хэдүүлээ энэ нэгдүгээр хичээл дээрээс тийм ээ. За тэгээд та яагаад энд байгаа вэ гэдэг асуулт байна тийм ээ. Тэгэхээр бид нар яагаад энэ чи одоо тийм энэ 5-0 гэдэг сургуультанд суралцж байгаа вэ? Нэгдүгээр дөрөөсөө бид нар яах нь орлогоо жолоодохын тулд энд байгаа. Тэгэхээр ашигтай ажиллаад бэлэн мөнгөний эерэг урсгалтай болохоо эндээс хэдүүлээ төлөвлөж сурах нэ. За ингээд Donna Isabella маань болохоор түрүүн хэлсэнчлэн бизнесийн зөвлөх өөрөө нэгтлэн бодгчийн мэрэгжилтэй тэгээд өмнө нь одоо нэгтлэн бодгчоор ажиллаж агаад сүүлдээ ингээд нөгөө бизнесээр үргэлжлүүлээд өөрийгөө одоо бизнесийн зөвлөх ментороор ингээ 25 жилийн туршид ажилласан туршлагатай энэ хоорондоо 2000 гаруй бизнесээр хамтран ажиллаж зөвлөгөө өгсөн ийм хүн байд юм байна. Ялангуяа одоо яг өөрийнх нь гол анхаарлаа хандуул төвлөрүүлээд ажиллаж байгаа хэсэг нь болохоор бизнесийг үүсгэн байгуулагчид болон мөн одоо тэр үүсгэн байгуулагчдын багтаага хэрхэн ажиллах тэр манлайллын ур чадвар дээр нь болон бизнесийн стратеги тал дээр нь илүү их зөвлөгөө өгч ажилладаг ийм одоо ментор байгаа. За ингээ 2019 оноос хойш одоо яг энэ сургалтыг зохион байгуулж байгаа Genesis Group-ийн Entrepreneur Institute гэж одоо энэ байгууллагатай хамтран нөгөө тэдний хамтрагч байгууллагуудын тэр гол одоо нөгөө CEO-нуудыг одоо хариуцаж ажилладаг ийм хүн байгаа юм. Тэгээ нөгөө Roger James Hamilton гээд бид нар танилцуулган дээр харж ирсэн шүү дээ. Тэгээ энэ Genesis Group-ийг анх үүсгэн байгуулсан хүн одоо энэ миллионер залуу байгаа. Тэгэхээр Roger-тай хамтарч энэ Crystal Circle гэдэг энэ хөтөлбөрийг авч явдаг байгаа юм. Тэгээд ялангуяа энэ хөтөлбөрийн маань нэг гоё онцлог нь юу гэхээр 5-0 гэдгээр маш чухал онцлогтой байгаа шүү. Та бүхэн маань бас тэрийг бүр тэрэн дээр нэлээд олзуурхаж бас бид нар харах ёстой. Яг тэгэхээр Genesis Group маань өөрөө энэ яг дижитал 90 үе рүү бид нар ингээ орч шилжиж байгаа. Яг энэ үед энэ 5-0 систем өөрөөр хэлбэл мэдээллийн 90-100-аас imagination буюу төсөөллийн 90-100 руу орсон байгаа. Энэ цаг үе дээр бид нар бизнесээ тэр зэмээ одоо санхүүгээ яаж авч явах юм бэ гэдэг чиглэл рүү бид нарыг энэ бүх одоо бүхэл бүтэн энэ сургалтын маань агуулга бид нарыг чиглүүлээ явж байгаа гэж ойлгож болно. За энэ 2-7 хоногт сурах зүйл маань юу байх вэ гэж байна тийм ээ. Тэгэхээр зэрэг 2-7 хоногийн хугацаа буюу 14 хоногт бид нар
эдгээр гурван зүйлийг одоо маш сайн ойлгож суралцах нэ. За эхний одоо тийм модуль 1 дээрээ Дonna болон Деборагийн 2 хичээл байгаа. Тэгэхээр бол хувийн орлоготой холбоотой бүх асуудлуудаа эндээс ойлгож авнаа. За хоёрдугаар модуль дээр болохоор бизнесийн орлоготой холбоотой бизнесийн орлого хэрхэн удирдах тийм одоо хэрхэн ашигтай байх тал дээр суралцах болно. Харин 3 дугаар модуль дээр болохоор кризисийн хичээлээр бизнесээрээ бүтээх баялаг гэдэг энэ сэдв дээр бүгдээрээ ажиллах болно. За тэгээд яг өнөөдрийн энэ нэгдүгээр хичээлээрээ болохоор ийм гурван үндсэн сэдвийг хэдүүлээ ойлгож авах нь байна. Нэгдүгээрт нь санхүүгийн тайлангийн үндэс хэдийн янзын тайлан байдгийг тэр тайланг яаж бид нэр ойлгож авах юм гээд одоо дэлгэрүүлээд өнөөдөр ойлгох нь байна. За хоёрдугаарт нь болохоор хувийн болон хувийнхаа баялагийг тодорхойлно. Чи яг хувьдаа ямар баялагын зорилготой байгаа юм? Чи ямар амьдралын хэв маягаар амьдрахыг хүсэж байгаа? Тэр амьдралын хэв маягаа бий болгоход чинь ямар хэмжээний одоо мөнгөөр хэмжих юм бол ямар хэмжээний одоо мөнгө хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг тодорхойлох нь шүү хэдүүлээ. За тэгээд 3 дугаарт нь болохоор бизнесийн зорилгоо тодорхойлно. Тэгээ энэ болгон хоорондоо яаж холбогддгийг, энийг яаж тооцоолж гаргаж ирдэг юм бэ гэдэг аргуудыг хэдүүлээ энэ өнөөдрийн хичээл дээрээс сурах нь байна. За тэгээд нэгдүгээрт нь санхүүгийн тайлангийн үндэс. За тэгээд Дonna маань нэг маш чухал асуултыг биднээс асуусан байгаа. Юу гэж асуусан бэ гэхээр яагаад та яг одоо таны банкнд байгаа бэлэн мөнгө эсвэл одоо орлогоороо бизнесээ хэмжиж болохгүй вэ? Бизнесээ хэмжиж, бизнесээ ойлгож болохгүй вэ гэж асуусан байгаа. Тэгэхээр бодоод үзэлтэй чиний бизнес ямар хэмжээнд явж байгаа. За миний бизнес ер нь гайгүй байгаа гэж хэлэхдээ тэрийг бид нар банкнд байгаа ороод ирсэн бэлэн мөнгө ч юм уу энэгээр одоо хэмжиж болохгүй шүү гэж ойлгуулах гэдэг шүү дээ. Тэгээ энэ асуултаас нь харах юм бол тэгвэл яагаад гэж бид нараас асууад байгаа байхгүй. Тэгээд энэ дээр хүн болгон одоо яг нэр яагаад юм болоо гэд бас бодоод үзээрэй тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ дансны хуулга буюу банкны одоо банк стейтмент гэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр банкны хуулга маань яг тэрэн дээр юу гэдэг вүлээ хэдүүлээ саний. Тэрэн дээр ерөөсөө орлого, орлого эсвэл зарлага гэдэг ингээл нөгөө орсон гарсан мөнгнүүдийн чинь л нөгөө жагсаалт үйж идэг шүү дээ. Өөр юу ч харагддаггүй тийм ээ. За тэгвэл өөрөөр хэлбэл тэр дансны хуулган дээр тэгвэл юу байдаггүй юм бэ? Яг л сая байдаг юмнуудыг харж орлого зарлагууд гэж жагсаацсан байдаг. Тэгвэл юу байдаггүй юм бэ гэхлээр яг одоо чиний хувьд төлөгдөөгүй байгаа тэр төлбөрүүд энд одоо хуулган дээр харагддаггүй байна. Хизээ төлөх нь бас харагддаггүй байна. Ямар хэмжээтэй төлбөрийг чи төлж амжаагүй байгаа гэдэг нь харагддаггүй. За мөн чамд хэн нэгэн хүн одоо төлөх ёстой. Одоо орж ирээгүй арай чамд төлөгдөж амжаагүй байгаа одоо бизнес хийж байгаа хүн бол бизнесийн чинь үйлчилгээгээ үзүүлсэн төлбөрүүдээ авах дутуу байгаа бол тэр чинь орж ирээгүй гэдэг байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл банк стейтмент дээр юу байдгүй вэ гэхэлэр бас чамд орж ирэх ёстой тэр ирээдүйн орж ирээгүй байгаа төлбөрүүдийг бид нар дансны хуулган дээрээс харж чаддаггүй учраас бид нар яаж ч бодсон гэсэн ерөөсөө дансныхаа хуулгыг хараад за миний бизнес гайгүй байна эсвэл гайтай байна гэдгийг дүгнж тэрүүгээр одоо төсөөлж болохгүй ах нэ. За тэгээд энд болохоор бид нар санхүүгийн үндсэн 3 тайлантайгаа танилцсан. Тийм ээ, санхүүгийн тайлан, мөнгөн урсгалын тайлан, ашиг алдагдлын тайлан гэдэг маань яг юу гэсэн үг юм бэ? Чиний хувьд эдгээр энд байгаа тоонуудаа яаж одоо тий ойлгох юм бэ гэдэг талаар үзэхнэ. За хамгийн эхлээд ашиг ба алдагдлын тайлан байна. За тэгэхээр ашиг алдагдлын тайлан дээр маань юу яагаад гэдэг вэ гэхээр одоо шилбэл эндээс харагдаж байна тийм ээ. Орлогын хэсэг байгаа. Бүтээгдэхүүн байна, үйлчилгээ байна. Магадгүй би 2 бүтээгдэхүүнтэй, магадгүй би 4 бүтээгдэхүүн болвол бүтээгдэхүүн 2, бүтээгдэхүүн 3 гэдэг ингээд дараалаад явах нь шүү дээ. Үйлчилгээ маань ч гэсэндээ тий 1 төрлийн, 2 төрлийн, 3 дахь төрлийн гэдээ байвал яах нь бүх бүтээгдэхүүний болон үйлчилгээний орлого маань нийт орлого гэсэн энэ хэсэгтэр одоо тий бүртгэгдээд явах нь байна. За тэгвэл нийт ашиг гэдэг зүйл байна тийм ээ. Бүтээгдэхүүний өртөг болвол тухайн бүтээгдэхүүнийг бүтээхэд тийм ээ зориулагдсан материалын зардал болон хөдөлмөрийн зардлуудаа оруулаад нийт өртөг гардаг. За тэгвэл нийт ашиг маань яаж бодогдож байгаа гэхээр нийт орлогоосоо нийт өртгөө хасахаар нийт ашиг гарч ирж байгаа.
Тэгвэл энэ нийт ашиг гэдэг маань үн цэнийг өсгөнө гэсэн амлалтаа та хэрхэн амжилттай биелүүлж байгааг чинь хэмждэг гэж хэлж байна тийм ээ. За тэгвэл ашиг алдагдлын тайлангийн дараагийн хэсэг дээр болохоор үйл ажиллагааны зардал орж ирж байна тийм ээ. Тэрэн дээр цалингийн зардал, маркетингийн зардал, борлуулалтын зардал, тэгээд ашиглалтын буюу тэ тог цахилгаан усны чин зардлууд, за дээрэс нь болохоор зэрэг захиалгын буюу тэр subscription гэдэг тийм тэр зардлууд яг нь орж ирдэг байх нэ. Ингээд нийт зардуудаа нэмэхээр зэрэг нийт үйл ажиллагааны зардал маань гараад ирчин. За тэгэхээр үйл ажиллагааны ашиг маань нийт ашигаасаа нийт үйл ажиллагааны зардлаа хасгаар нийт үйл ажиллагааны ашиг маань гарч ирж байгаа. Тэ? Өөрөөр хэлэх юм бол энэ бизнесийн үйл ажиллагаатай холбоотой нийт өртөг зардлууд маань яг нь үйл ажиллагааны зардлаар гарсан байх нь. Тэгвэл үйл ажиллагааны ашиг гэдэг нь юу юм бэ гэхээр бизнесээ хэр амжилттай удирдан зохион байгуулж бизнесийн үндэс суурийг та хэр сайн авч явж гэнэ гэдэг тэр амлалтаа хэрхэн биелүүлж байгаа юм бэ гэдгийг чинь хэмжиж биднэрт харуулж өгдөг байх нэ. За тэгвэл цэвэр ашиг гэдэг ойлголт байдаг тийм ээ. Тэгвэл одоо үйл ажиллагаатай холбоотой бусад төрлийн орлого болон зардлуудаа муу адилхан бид нар бүртгэдэг. За бусад орлого гэхээр тий яг үндсэн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн үйлчлэгээний маань орлогоос хамааралгүй өөр бусад төрлийн тийм ээ одоо түрээсээ орлогч байд юм уу өөр одоо ямар төрлийн орлого байдгийг тий гинтийн төлөвлөлтөд тооцогдоогүй мөртлөө орж ирэх ёстой орлогууд маань яг нь бусад орлого гэдгээр орж ирдэг. За тэгвэл бусад зардал гэдэг дээр муу адилхан тий урьдчилан төлөвлөөд энд тэнд ингээд тавиад хуваарлжиж болоогүй тийм одоо бусад одоо зардлуудыг бид нар бусад зарлууд оруулдаг. Жишээлбэл энэ дээр бас нэг жишээ хэлжсэн л да. Донагийн нөхөр нь одоо жишээлбэл тэг машин барьж явж байгаад хурд хэтрүүлсний торгуул гарцсан байгаа байхгүй юу. Тэгээ тухайн машины байгууллагын машин байсан учраас байгууллагын зардал дээр нь хурд хэтрүүлсний одоо төлбөр гэдээ гараад ирсэн. Тэгэхээр тэр яалтчгүй одоо тэг бусад бүтээгдэхүүн үйлчилгээтэй ямар ч хамааралгүй зардал гарсан учраас тэрийг бусад зардал дээр хуваарлж бичиж байгаа байхгүй юу. Тэгээд Донагийн өгсөн зөвлөгөө юу гэсэн тэгэхээр та нар энэ бусад зардал гэдэг дүн тоо их том өндөр байх тусмаа танаа үйл ажиллагаа айгуу эмх цэгцгүү хуваарлалт нь айгуу сул тий ийм зөв бус бүтцтэй явж байгааг харуулдаг шүү. Тийм учраас энэ бусад зардал гэсэн зарлууд аль болох бага байх төвшин та нар ажиллаарай тэрийг айгуу сайн тий байх ёстой газар нь хуваарлаад эсвэл гинтийн зардлууд байвал аль болох чинь бага байх тусмаа танаа тий нөгөө нэг үйл ажиллагаа чинь зөв сайн явж байгааг харуулна шүү гэж хэлжсэн байна. За тэгвэл эндээс бид нар яг нь цэвэр ашигаа олохын тулд үйл ажиллагааны ашигаа дээр нэмэх нь энэ бусад орлого тэгээд тэндээсээ бусад зардлуудаа хасаад гарсан дүн маань цэвэр ашиг гэж гарч ирж байгаа юм. За тэгвэл цэвэр ашиг гэдэг нь юг харуулж байгаа юм бэ гэхээр өнөөдрийн хөрөнгө оруулалтаас ирээдүйд ирэх тогтвортой бөгөөд найдвартай орлого тэгээд өгөөжийг бий болгох амлалтаа та хэр биелүүлж байгааг чинь харуулдгаа гэж хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол те бизнес хийнэ бүтээнэ гэдэг чинь яаж вэ? Тэг зөвхөн өнөөдрийнхөө үйл ажиллагааны төлөө биш ирээдүйд ч гэсэндээ энэ үйл ажиллагаа маань тогтвортой бөгөөд хөгжингүй байх тэр найдвар баталгааг хангахын тулд бид нар цэвэр ашгийг одоо тэ үлдээж авч байна гэсэн үг байна шүү дээ. За тэгвэл эндээс бид нар дараагийн тайлан тэ санхүүгийн тайлан руу орох юм. Тэгвэл санхүүгийн тайлан дээр хөрөнгө одоо тэ үндсэн хөрөнгө тэгээд эргэлтийн бус хөрөнгө за тэгээд нийт одоо үр төлбөр тэрэн дотроо үндсэн үр төлбөр болон эргэлтийн бус үр төлбөр тэгээд эзэдийн өмч гэсэн энэ ойлголтуудыг яг нь тусгасан байдаг байгаа. За тэгвэл санхүүгийн тайлан дээр хөрөнгө гэдэг нь ирээдүйд үр өгөөж өгөх хамлалтаагаар компани эзэмсэж байгаа үн цэнийг хэлнэ. Өөрөөр хэлбэл би компьютертай байна уу, машинтай байна уу, газартай байна уу, барилгатай байна уу? Эдгээр маань яг нь ирээдүйд үр өгөөж өгөх гээд миний ашиглаж байгаа, эзэмшиж байгаа зүйлс байх нэ гэсэн үг байна. За санхүүгийн тайлангийн үр төлбөр гэдэг хэсэг дээр болохоор тий хөрөнгө болон үйлчилгээг худалдан аваад эргэн төлөхөөр амласан мөнгөн дүн юм а гэж байна. Тэ одоо өөрөөр хэлэх юм бол бид нар борлуулсан бүтээгдэхүүнийхээ тийм үү борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ одоо юг урьдчил тухайн байгууллагаас юм ханган нийлүүлэгчээс урьдчилаа төлсөн үйлчлүүлэгчээс урьдчилаа төлсөн орлогыг бид нар үр төлбөр дээр авдаг. Хэрвээ урьдчилаа тэдний байгууллага одоо үр төлбөр мөнгөө төлсөн бол бид нар яг нь үйлчилгээгээ үзүүлэх гараа бүтээгдэхүүнээ хүргэх үүрэгтэйгээр буюу тийм амлалтайгаар хүлээгдэж байгаа ийм дүн байх нэ гэсэн үг байна шүү дээ. За тэгвэл санхүүгийн тайлан хэсгийн эзэдийн өмч гэдэг дээр одоо юуг харуулдаг байгаа юм бэ гэхээр бүх хөрөнгө болон түүнтэй адилдах хөрөнгийг зарж дуусаад бүх өр төлбөр өгүүлгийг барагдуулаад үлдэж буй үн цэн юм а гэж байна. Нэмээ энэ өрөнгө нь бичгүй болоод ингээд зараад дууслаа. Нэмээ өр төлбөр нь болохоор
өстой байгууллагууд руугаа тий үйлдвэрөөр барагдуулаад тэгээд үлдсэн байгаа үлдэж байгаа буюу тий яг компани өмч нь юу юм бэ гэдэг үлдэж байгаа тэр дүнг эзэдийн өмч гэдэг энд одоо тусгаж бүртгэдэг байх нэ. За одоо энийг бид нар ингээд нэг одоо хавтгай дээр ингээд сайн тодорхой ингээд ойлголтод харъя гэж бодох юм бол тэгээ үндсэн хөрөнгө буюу банкны дансан дотор маань байгаа мөнгө ба түүнтэй адилхан хөрөнгө харагдчихэдэг тийм үү банкны дансанд. Тэгвэл энд манай авлага гэж байдаг. Тэгвэл ямар үйлчлүүлэгч танд өртөө вэ буюу орж ирэх гэж байгаа мөнгө. Арай орж ирээгүй мөнгийг бид нар авлага дээр бүртгэж явж байгаа. Харин ороод ирсэн байгаа аль хэзээний үйлчлэгийн бүрэн одоо тий төлөгдсөн байгаа тэр мөнгө бол бидний банкны одоо кассантэй буюу дансанд байж байгаа. За бараа материал болохоор яг нэг хүргэлтийн шатанда юу явж байна вэ гэдгийг харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бүтээгдэхүүн болоогүй байгаа мөртлөө бараа материал болоод тэгээд дээрэс нь бүтээгдэхүүн болчоод дараа нь одоо тий ялангуяа бэлэн бүтээгдэхүүн ч юм уу тий борлогдоогүй байгаа бэлэн бүтээгдэхүүн агуулгатай болохоор бидний үйл шилжүүлэхээр хүргэлтийн шатандаа явж байгаа одоо бараа гэж хэлдэг тий. За тэгвэл эргэлтийн бус хөрөнгө дотор биш өр төлбөр дотор болохоор яадаг вэ гэхээр урьдчил төлсөн орлого гэж хэлээд байна тий. Бид нар болохоор мөнгө авцсан тийм үйлчлэгийнхээ хөлсийг авцсан хэрнээ өөрсдөө үйлчилгээгээ үзүүлээгүй байгаа. Тэгээ тэрийг үзүүлэх амлалтаа одоо хүлээсэн байгаа үед энийг одоо бүртгэж байгаа. Харин ханган нийлүүлэгчд ямар өртөө буюу ханган нийлүүлэгчдэр бид нар одоо зээлээд авсан ч юм уу тий бараа материалынхаа одоо үр төлбөрийн одоо нэг үнийн дүнгийн бид нар буцаад төлөх ёстой шүү дээ. Тэнгүү тэрийг болохоор богино хугацаанд үр төлбөр дээр ч юм ингээд бичдэг. Ялангуяа энэ болохоор 1 жилийн доторх одоо төлөх ёстой үр төлбөрийн хэмжээ байгаа гэдэг шүү дээ. За тэгвэл эзний өмч дотор бид нар юг харах вэ гэхээр эзний өмч дотор юу нэмэгдэж юу хасагдж байна вэ гэдгийг эндээс яах нь харах боломжтой байх нэ гэсэн үг ба. За мөнгө урсгалын тайлан тийм ээ. Өөрөөгч юм. За тийм тэгээд нөгөө түрүүнийх дээр бас зөвхөн нэг юм санаанд орчлоо л да. Чи төр зур буцаагаад слайдн дээр авчижээ та. Тэгээ энэ дээр одоо жишээ нь ингэж штэ. Нөгөө бид ямар өртөө вэ гэ тэ. Урьдчилж төлсөн орлого. Энийг яадгүй гэхээр ихэнх бизнесүүд мөнгө чамд ингээд үйлчлэгийг үзүүлээгүй ч юм уу ингээд байхад төрүүлээд одоо жишээ нь байр түрээсэлдэг хүмүүс гэд харъя хэдүүлээ. Тэгэхээр одоо байраа чи 3 сараар урьдчилж мөнгө авнаа ч гэдэг юм уу 6 сараар мөнгө авнаа гэж зарууд байдэн штэ. Тэгэнгүүт нөгөө түрээсээ суух гэж байгаа хүн чинь 3 сар ч юм уу 6 сараар мөнгө төлчлөө. Тэгэнгүүт чи тэрийг шууд өөрийнхөө орлого гэж тооцчод байдаг байхгүй. Гэтэл энийг яг нөгөө чи энэ тайланг ойлгодог бол яах ёстой вэ гэхээр тэр шууд одоо тэр хүний 6 сараар төлсөн мөнгө нь шууд чиний орлого биш байгаа байхгүй юу? Энэ чиний одоо үр байгаад байгаа байхгүй юу? Үр дээр тавьж агаад тэгээд эндээс одоо жишээ нь тэр хүн 1 сар ямар ч гэсэн байранд чинь асуудалгүй сайхан суулаа. Ямар нэгэн юм гарсангүй яг үйлчилгээ боллоо. Тэр хүн би үнэхээр энэ 1 сард сайхан байна гэсэн тохиолдолд сар өнгөрсний дараа одоо энэ урьдчилж төлсөн 6 сарын мөнгөний 1 сартай дүүцэх хэмжээний мөнгийг чи дээш нь одоо тэр үндсэн өөрийнхөө нөгөө орлого руу оруулж ирэх хэрэгтэй байгаа байхгүй. Гэтэл иймэрхүү юмнуудыг бид нар ерөөсө боддггүйгээсээ болвол 6 сарынх нь мөнгийг урьдчилж аваад нэг хүн оруулсан байж идэг дунд нь тэр чин байранд чи усаалддаг ч юм уу одоо юу болдیں۔ Те ямар нэгэн байдлаар тэнд нэг юм мөнгө дахиж одоо мөнгө шаардлагатай тэр хүнд үйлчлэгээ үзүүлэхийн тулд чамд шаардлагатай хөрөнгө ингээд нөгөө мөнгө нэхэгдээд ирэнгүүт юу болдгоо гэхээр нөгөө аль хэдийн мөнгөний төрүүлж аваа идсэн юм чи яах юм буцаагаад нэг зээл авдаг ч юм уу те эсвэл одоо яадгийн өөр нэг юмнаас гаргаж ирэх гээд ингээд бид нар холион мандгийг хутгаад идэгюм байлээ шүү. Тийм учраас энэ одоо саяны санхүүгийн тайлан энэний өмнөх нөгөө юуны тайлан байла. Энэ 3 үндсэн тайлан бид нар үнэхээр бүр энэ хичээлээ бүр дахин эргэж энэ видеогоо үзэж агаад ойлгоод авахын шүү гэж хэлэх гээд байсан. За тэгээд дараагийн одоо тайлан маань болохоор мөнгөн урсгалын тайлан. За энэ маань яг бэлэн мөнгө одоо зургийн ч гэсэн та нар маань харж байгаа үстэй тий. Яг бэлэн мөнгөний асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ бэлэн мөнгө өөрөөр хэлбэл бэлэн мөнгөөр орж ирж байгаа орлого бэлэн мөнгөөр гарсан зардал хоёрыг энэ дээр тусгаж өгдөг байх нь энэ тайлан дээр. Тэгээд энэ маань болохоор яг энийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ гэж тусна нэртэй байх нь шүү дээ эднэр чинь тийм ээ. Тэрнээс биш орлого бол орлого гэж бүгдийг намж аваад иж болохгүй байх нь тийм ээ. За тэгээд мөн одоо яг бэлэн мөнгөтэй харьцдаг бас нэг хэсэг юу байдг вэ гэхээр санхүүгийн үйл ажиллагаагаар дамжуулж
орж гарч байгаа мөнгөө тусад нь авч үзэх хэрэгтэй байдаг байна тийм ээ. Одоо жишээ нь нэг байгууллага яадгийн өөрөө офис дээр өөрийнхөө офистай байснаа хажуу талдаа дахиад офисынхоо нэг хэсэг зайг ч юм уу өрөөг ч юм уу түрээсэлдэг байхад тэр чинь арай нэг тусдаа өөр үйл ажиллагаагаар орж ирээ танаа яг үндсэн бизнесийн үйл ажиллагаагаар дамжиж орж ирж байгаа мөнгөн урсгал биш байгаа байхгүй. Тэгэхээр тэр болгон чинь тусдаа өөрийн гэсэн яг энийг ямар нэртэйгээр яаж ийшээ оруулах уу энэ төр гэдэг юм а бид нар яг энэ тайлангуудаа ойлгосноор ингэж тусгаж айгүй ойлгомжтой өөрөө өөртөө ойлгомжтой тусгаж өгөх гэдэг юм билээ. За тэгээд санхүүгийн үйл ажиллагаанаас орж ирж байгаа мөнгөн урсгал, санхүүгийн үйл ажиллагааны зардал зориулж байгаа мөнгөн урсгал. За тэгээд энэ болгон маань бидний одоо тайлан дээр тусгагдаж өгнө байна тийм ээ. За тэгээ ер нь бол энэ одоо 3 үндсэн тайланг өшөө цаашаага бүр нөгөө 2 дугаар 3 дугаар хичээлүүдээр бүр дэлгэрэнгүй тайлбарлаад эн чинь чиний бизнесийн утга учиртай яг яаж холбогдоод байгаа юм бэ гэдгийг бүр нарийн холбож өгч тайлбарлахаар байгаа шүү. За ямар ч гэсэн эднэр дээр хэдүүлээ ингээд ойлгоод явах юм. За тэгээд мөнгө урсгалын тайлан маань дахиад үргэлжилж байна тийм ээ. Тэгэхээр хөрөнгө оруулалтанд оруулалтын зориултаар орж гарч байгаа мөнгөн урсгал чинь бас тустай байгаа байхгүй тийм ээ. Хөрөнгө оруулагчаас орж ирсэн бэлэн мөнгө хөрөнгө оруулагч руу гаргаж байгаа бэлэн мөнгө гэдэг ингээд бас тустай. Тэгэхээр мөнгө болгон чинь өөр гэсэн зорилготой орж гарч идэг байх нь шүү дээ хэдүүлээ тийм ээ. Тэгэхээр энийг энэ одоо тайлан дээрээс ойлгож аавна гэсэн үг. За тэгээд одоо хэдүүлээ хувь хүний орлогын зорилгоо тодорхойлох нь гэдэг хэсэг рүү орж ийн тийм ээ. 2 дахь хэсэг рүү орж ийн гэсэн үг. За тэгээ энэ хэсэг дээр их гоё одоо аргыг бид нарт зааж өгсөн байгаа. За тэгээд эхлээд хэдүүлээ нөгөө бизнесийнхаа учрыг олохын өмнө яг хувийн санхүү рүү бид нарыг оруулж байгаа байхгүй. Чиний хувийн төсөв чинь ямар байвал хамгийн одоо тохиромжтой байдгийм бэ гэд. Тэгэхээр хамгийн ихний одоо энэ хувьд биш үү те ингээд ерөөсөө л чи илүү дутуу юугүйгээр одоо зүгээр одоо идэж уугаад байрныхаа мөнгийг төлөөд гэдэг юм ингээд зайлшгүй чиний амьдрахад хэрэгцээтэй зүйлсэж шаардлагатай зүйлийг чиний нийт орж ирж байгаа цалин одоо цалин байна уу бизнесээр орж ирж байгаа бизнесээ чи өөртөө өгж байгаа цалин ч юм уу байгууллагт ажиллаад өгж байгаа за тэгээ нэмэлт орлого орж ирж байгаа гэж чиний нийт орлогын чинь 55% нь нөгөө зайлшгүй хэрэгцээтэй зүйлсд чинь зориулагдах хэвээр. Тансаг амьдралын хэв маяг одоо жишээ нэг гоё тансаглах гээд идэв штэ монголчууд бид нар чинь гэтэл яг үнэндээ ингээ харахаар нөгөө зайлшгүй хэрэгцээтэй амьдралын шаардлагатай зүйлүүдээ тансаг хэрэглээтэй холцсон яваад идэг байхгүй бид нар. Тийм учраас л нөгөө байнгын мөнгөгүй байнгын мөнгө олоод байгаа мөртлөө яг нэг чухал шаардлагатай зүйл болохоор л бие биенээсээ мөнгө хайгаал ягаад чи нэг тийм санснараа ингээ байлгачих гэхээр нэг л болохгүй байгаад идэх чи ерөөсөө энэ хоёрыг холчоод байгаатай маш их холбоотой байдаг юм билээ. Тэгэхээр хэдүүлээ яг энийг бүр чи орж ирж байгаа 2 сая вэ нү 3 сая вэ нү сарын орж ирж байгаа тэр мөнгөө яг энэний дагуу хуваарлаад үзээрэй. Тийм ээ тэгээ урт хугацааны хадгаламжинд 10% нийх ёстой байдаг юм байна. Санхүүгийн эрхчлөөнд хүрэхийн тулд одоо хадгалж байгаа мөнгө чинь бас 10% нь орох ёстой юм байна. Тэгээ боловсролдоо зориулсан одоо хөрөнгө оруулалтанд өөрийгөө боловсруулах гэдэг шүү дээ бид нар чинь тийм ээ. Чийл тархич нь брэнд болж иж бид нар баялаг бүтээдэг. Тэгээ боловсралтай байж иж бид нар баялаг бүтээдэг болох гээд байгаа шүү. Тэгэхээр энд яагарахгүй тусна юм төсөв байх хэрэгтэй байгаа байхгүй. За тэгээ мэдээж бид нар чи одоо өглөг буйны ягаад чи нэг тиймэрхүү зүйл амьдрал юм чин гараад идэг. Тэгэхээр тэрэн зориулаад бид нар 5% заавал цааш нь тусад нь хадгалж авах хэрэгтэй гэдэг юм байна. Тэгэхээр хувийнхаа төсвийг хэдүүлээ нэг эхлээд ойлгоох юм тийм ээ. Хувийн одоо баялагийнхаа зорилгыг тодорхойлох гээд байгаа шүү дээ хэдүүлгийн чин зорилго нь тийм ээ. За тэгэхээр энэ хувийн төсөв дээр нөгөө зайлшгүй хэрэгцээтэй зүйлд зориулсан 55%. Тэгээ энэ дээр одоо яг Австралийн амьдралын дундаж хэмжээгээр ингээ гаргаад ирсэн байгаа байхгүй юу? Жишээ нь сар болгон одоо нийт орлого нь $9,000 байгаа хүний сарын хэрэглээний зардал нь $5,000. Өөрөөр хэлбэл $9,091-ийн 55% нь $5,000 байгаа байхгүй юу? За тэгээ 18,000 бол гэд ингээд ард нь ингээ бодоод тооцоолго гаргацсан байгаа. Та нар маань бас өөрснөө бодоод үзээрэй. За тэгэхээр
Юу гэсэн үг юм бэ гэхэлэр чи 2 сая төгрөгийн орлоготой болвол 55% л чи одоо яг зайлшгүй хэрэгцээндээ зориулах ёстой. Тэрнээс тансаглаадгүй гэдэг нь гэсэн үг биш байна юм. Тэг яг энийг үнэхээр сериусны одоо seriously гэдэг юм уу те хэдүүлээ бодоод хуваарлаад үз. Яг тэр 2 сая төгрөгийн 55% гэдэг чи одоо нэг яаж нэг сая гарна төгрөг ч юм уу тийм болж байгаа шүү дээ. Тэгвэл тэрэн дотор л багтаж чи юмнуудаа зохицуулж сурах хэрэгтэй байгаа юм. Тэгээд яхаарахгүй чиний зайлшгүй хэрэгцээтэй зүйлс чинь хэдэн төгрөг байна? 2 сая бол чи олох хэвээр орлого чинь нэмж олох хэвээр байгаа байхгүй юу? Чи 2 сая төгрөгийн зайлшгүй хэрэгцээтэй 55% нь 2 сая байвал чи хэдийг олох хэвээр байгаа дээ? Нэг 3 сая 900 ч юм уу нэг тэр хавцаа мөнгө орлого байж иж чиний зайлшгүй хэрэгцээ чинь 55% буюу тэр нэг 2 сая төгрөгөнд айгүй сайхан бүх хэрэгцээгээ хангаж амьдрах гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг энэ нэг хувийн санхүү төсвөө ингэж гаргаж ирж байгаа энэ хувьдын нэг гоё юм нь юу гэхээр бид нар нөгөө тансаг хэрэглээнд чи хүртэл зориулаад тусдаа зоригтой юм сав байж байгаа байхгүй. Тэгэхээр энийг хідүүлээ өөрсөн дээр эхний ээлжинд хэрэгжүүлэх нь шүү. Яа. За тэгвэл бид нар яаж одоо тийшээгээ хүрэх юм бэ? Яаж энэ тооцоонуудыг хийх юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа биз. Тэгвэл одоо энэ сургалт маань өөрөө биднэрт юу гэж байгаа вэ гэхлээр тийшээгээ хүрэхэд одоо тэр өөрийнхөө бие уг нь нэг 4 саятай байвал яг болох юм байна. Энэ одоо савнуудад нэг 10-15% хийгээ яваад хахад боломжийн юм байна гэж үзэж байгаа бол тийшээ хүрэхэд чинь яаж одоо тийшээгээ одоо энэ асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг тийм ямар ч хүн энгийн одоо байдлаар ойлгочиж болохоор болгоцсон ийм гоё одоо зүйлийг биднэрт бэлтгэж өгсөн байгаа даа. Тийм багаж гэх юм уу та тий. За тэрний талаар дараа нь ариун нотоор нь танилцуулчин. За тэгээд энэ 6 лонхны арга гэдэг ингээ хувийн орлого дээр энэ гэрийн даалгаварт нь та нарт энэ өгөгдөж юм байгаа. Тэгээ одоо жишээ нь энэ дээр ингэж штэ тий. Хувийн хэрэгцээтэй энэ хүний яг хувийн одоо хэрэгцээтэй зүйлстэй нөгөө цалингийнхаа орлогынхоо нийт 55%-ийг зориулна гэвэл хэд болж байна? 2 сая 150 мянган төгрөг байхад энэ хүн ямар ч гэсэн хэрэгцээтэй бүх зүйлээ нөгөө талах сүүгээ аваад ч гэдэг юм уу тий болгочих гээд байна. За тэгээд ингээд нөгөө 10% нь ингээ хуваарлагдаад яваад тэр хүний шаардлагатай байгаа. Үнэхээр яг одоодоо надад ийм хэмжээний л орлого байхад эхний ээлжин шаардлагатай байгаад байна гэвэл яг нь 3909 гээд тооцоодод өгсөн байгаа ч тийм ээ. За энэ нэг 55%, 10% гэсэн энэ хувьдыг бид нар өөрснөө өөрчилж болох юм байгаа шүү. Яг өөрснийхөө амьдралын хэв маягтаа чиний зорилго гэдэг юм уу те энэ юмтай холбогдуулаад энэ хувьдыг бид нар өөрчилж тавьж болно. Тэгээд аяндаа энэ маань цаанаасаа томьёогоор энэ дэрийг бодоод гараад ирэх юм байгаа юм. Яа. За харин дараа нь болохоор бид нар тий 2 дахь 3 дахь зорилго бол бизнесийнхаа зорилгоо тодорхойлгоно гэж байгаа шүү дээ тий. За энэ дээр болохоор бизнесийг бүтээдэг одоо орлогыг бид нар бодохдоо тий нэг л бүтээгдэхүүнээр нэг л үйлчилгээгээр одоо тий бизнесийн орлого орж ирж байгаа гэж боддог. Гэтэл энийг бол дотор нь 6 өөр төвшөнд дахиад хувааж байгаа. Эдгээр нэг л бизнес боловч би ямар төрлийн ур чадвар одоо тий хэр хэмжээний ур чадвар шаардсан ажлыг хийгээд байгаа юм бэ? Аль төвшний ажлыг хийгээд би орлого манай энэ бизнес орлого олоод байгаа юм бэ гэдгээс нь хамаарат 6 өөр төвшин хийж өгч байгаа. За энийг болохоор зэрэг бидний одоо тий ялангуяа Genesis Group-ийн менторуудын хамгийн их ярьдаг баялаг бүтээх 9 төвшин. Нөгөө талаасаа нөлөөллийн энэ 7 төвшингөөс нь хамааруулдаг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол одоо бага ур чадвар шаардсан ажил хийж байгаа бол тийм ээ одоо нөгөө бид нар ингэдэг чинь нэг бакалаврын одоо юу гэдгийг сурдаг ч юм уу аль эсвэл ямар нэгэн темс юм уу техникум юм уу нэг жишгийн ур чадварыг эзэмшээд нэг бид нар суралцдаг шүү дээ тий. Жолооч болдг юм уу, тоогооч болдг юм уу, нэгтлэн болдг юм уу тий. Тэрийгэ тогтвортойгоор хэр сайн хийж байгаас хамаарат заримдаа бид нэг одоо өдөр тутам давтагддаг тийм үү одоо бүртгэлийн ажилтнч гэдэг юм уу тий хүмүүстэй харилцдаг ажилч байдаг юм уу эсвэл тоогооч өөрөө өндөр ур чадвар шаарддаг бол тоогоочийн туслах бэлтгэл хийдэг хүмүүс байдаг шүү дээ бэлтгэгч гээд тэр хүн энэ төр чинь яах нь бага ур чадвар шаардсан ажил хийдэг байхгүй тэрийг ерөнхийдөө төсөөлөд бид нэр ойлгоход болно гэсэн үг хин ч одоо тий аль нэг хүнийг ажилд аваад зааж өгөөд сургачхад амархан байдаг тэр ажлуудыг бага ур чадвар шаардсан ажил гэдэг. Тэгвэл өндөр ур чадвар шаардсан ажил нь болохоор хэнийг ч хамаагүй аваад ирлээ гэхэд тэр хүний чадвар нь хүрэхгүй байх. Тэгээд дээрэс нь арай илүү цаг хугацаа зориулж эсвэл арай илүү өндөр түвшний одоо тий сургалтаар боловсролын сургалтад хамрагдж олж авсан тэр мэдлэг ур чадварыг болохоор эдгээр яаж
өндөр ур чадвар шаардсан ажил одоо тий ажил гэж хэлээд байгаа. За тэгвэл багаа удирдах түвшин гэдэг чинь болохоор зэрэг өөрийнх нь доор байгаа багийнхаа бүрэлдэхүүн дотор байгаа хүмүүсийнхээ зохион байгуулалтын зөв хийх тийм ээ. Одоо зорилгодоо зөв чиглүүлэх, тэгээд дээрэс нь хийсэн гүйцэтгэсэн ажлыг нь зөв үнэлэх, тэгээ үнэлж чадах, дүгнэж чадах ийм хэмжээний болоод ирэхээр багаа удирдах түвшний арай илүү бүр өндөр ур чадвар хэлээд байгаа байхгүй юу. За тэгвэл дөрөвдөх нь болохоор зэрэг хөрөнгө оруулалтаас ашиг хүртэх. Тухайн одоо тий бизнесмен яах нь өөрөө тодорхой хэмжээний мөнгөнд дүнг юм уу тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтанд байршуулсан түүнээсээ хөрөнгө оруулалтын ашиг хүртээд эхэлсэн. Эсвэл хувьцаа эзэмшдэг юм уу, эсвэл бонд эзэмшдэг юм уу те. Тэрнээсээ ашиг хүртэж байгаа тохиолдолд байх нь хөрөнгө оруулалтаар ашиг хүртэж байгаа хэмжээр явах нь. За тэгвэл ирээдүйн доктортой бизнесийн өсөлт буюу одоо те өшөө илүү өөр газраас одоо мөнгөө байршуулчаад тэндээс олж байгаа мөнгө. Дээрэс нь цаг хугацаа болон нөөц болдоо ашиглаад нөлөө үзүүлэхөөс тийм үү. Тийм төрлийн одоо ашиг орлоготой байгаа бол илүү амар. Тэрийг бол баргийн хүн тийм ээ. Тийм амархан энийг бол энэ ашиг болон орлогын үзүүлэлт рүү очиход тийм хэлбэр биш. Өсөөд хөгжөөд үнэхээр боловсронгуй болоод явж байгаа бизнесүүд ийшээ илүү очдог байна. Тэгэхээр эндээс бид нар юу гэж харж байгаа юм гэхээр яг танай бизнес, яг чиний бизнес эдгээр ур чадвар шаардсан өөр төвшний ажлуудаас яг альнаас нь илүү их орлогочин бүтэж байна гэдгээр бид нар хуваарлана гэсэн үг байна. Тэ? Үүнтэй улбаатайгаар жишээлбэл танай бизнес бага ур чадвар шаардсан ажлаас нийт орлогын тэдэн хувийг нь олдог. Эсвэл өндөр ур чадвар шаардсан ажлаас нийт орлогынхоо тэдэн хувийг нь олдог. Гэх мэтчлэнгээр бид нар яг нь хуваарлт хийх юм байна. За тэгвэл эхний энэ 3 төвшин байна тийм үү? Бага ур чадвар шаардсан ажил хийх, өндөр ур чадвар шаардсан ажил хийх. За багаа удирдах гэсэн энэ ажлуудаас болохоор яг нь захирлын хэмжээний цалингаа авдаг. Захирал цалингаа авдаг гэсэн үг. Захирлын цалингийн орлого олно гэсэн үг. Тэгвэл хөрөнгө оруулалтаас ашиг хүртэх болон хөрөнгө оруулалтын энэ ашигчин болохоор зэрэг яг нь хувьцаа эзэмшигчийн ашгаар яг нь тодорхойлогдно гэсэн үг байна. Тэ? Тэгэхээр зэрэг яг нь энэ гуруула хөрөнгө оруулалт мөртлөө бас төвшөнтэй дотроо 3 өөр төвшөнтэй байгаа даа байхгүй юу? Тэгэхээр зэрэг эндээс бид нар юу гэж харах вэ гэхээр танай бизнес чинь хэр одоо тэ үнцэн шингэсэн тийм үү хэр их хэцүү бэрх тийм одоо өндөр ур чадвар шаардсан ажлаас орлого олж байгаа юм бэ гэдгээс хамаарат тийм тэр одоо нөгөө нэг бизнесийн маань өсөн хөгжиж явж байгаа төвшин харагдах хэвээр нэгдүгээр хоёрдугаарт нь чи өөрөө нөгөө ажиллаж эхэлнэ. Бага ур чадвар шаардсан ажлаас хамаг цагаа бараад байгаа бол яг нь өндөр ур чадвар шаардсан ажил руугаа илүү төлөв анхаарахын тулд гаднаас одоо тий аль нэг ажилтныг аваад баг дотроо аваад өөрийнхөө орон тэр хүмүүсээ ажилуулад өөрийгөө харин аль болох яг нь өндөр ур чадвар шаардсан ажлууд руугаа төвлөрөх цагаа яг нь өөртөө гаргаж авах тухай энд яг яриад байна гэсэн үг байна. За тэгвэл одоо яаж вэ? Танай орлогын сав хэрхэн бүрдэж байна вэ гэдгийг хэдүүлээ өөртөө гаргана гэсэн үг. Тэгэхээр зэрэг эндээс тэдэн цаг одоо магадгүй энэ дээр бага ур чадвар шаардсан ажлаас би нэг 7 хоногтой 5 цагаас 8 цаг ажиллаж энэ тийм ажилдаа зориулаад байт юм байна. Тэгвэл арай нэг өндөр ур чадвар шаардсан ажилдаа би тийм доорож 2 юм уу 3 өдөр зориулт юм байна. За баг бүрдүүлээд багаа удирдаад явах тийм ээ чиглүүлээд явах ажил дээр би нэг 8 цагийг л зориулт юм байна гэх мэтлэнгээр ингээд хуваарлаад харцгаар яах нь. Ихэвчлэн одоо бага ур чадвар болон өндөр ур чадвар шаардсан энэ хоёрыг ажлыг хийж байгаа бол та бизнес дотор ажилдаг хүн байна гэсэн үг. Хэрвээ та баг удирдаад чиглүүлээд явдаг дээрээ түлхүү анхаардаг багийнхаа хүмүүсээр ажлыг нь хийлэгдэг тийм ээ тэгрийг үнэлж одоо дүгнж чаддаг бол бизнесийн дээр нь буюу удирдлагынхаа арга барил дээр илүү их цагаа зориулаад ажилдаг хүн байна гэсэн үг. Хэрвээ та хөрөнгө оруулалтаас ашиг хүртэх дээр илүү их орлоготой бол бизнесийн гадуур ажилдаг буюу бизнес чинь бие дагаад явдаг систем нь аль хэдийн бий болсон байна гэсэн үг одоо. Тэгэхээр зэрэг яах нь танаа одоогийн орлогын сав чинь аль одоо үйл ажиллагаанаас хэр их хэмжээний одоо орлого олж байна гэдгээс одоо энэ орлогын сав маань дүүрдэг байх нэ гэсэн үг. За тэгвэл эдгээр тоонуудаа бид нар хэрхэн яаж гаргаж авах вэ гэдэг хэсэг байна те. Бизнесийн зорилгыг тодорхойлохын тулд энэ нөгөөд те ямар ажил дээр би эдэн цаг зориулах юм бэ? Хэр хэмжээний орлого олох юм бэ гэдэг энэ тоог хэрхэн гаргаж авах вэ гэж байна. Тэгэхээр энэ Майк Михайлович гэдэг энэ хүний гаргасан дүрэн байгаа байхгүй те. Эхлээд ашиг гэсэн дүрэн байна те. За тэгвэл энд болохоор таны орлого хэд байх хэрэгтэй вэ гэдэг хэсэг байна тийм ээ. Тэгэхээр зэрэг ямар ч байсан бид нар нийт бохир орлогоо бол одоо тийм татвар төлөөгүй дүнгээ бид нар мэдчихдэг. Одоо ямар ч гэсэн олчдаг. Жишээлбэл бүтээгдэхүүнээсээ үйлчлэгээнээсээ нэг бүтээгдэхүүнээс тэдэн төгрөг, тэдэн жиргэг бүтээгдэхүүнээсээ нийтдээ тэдэн төгрөг шиг юм ингээд нийт бохир орлогоо бол одоо санхүүгийн тайлангаа үзсэн учраас бид нар ойлголттой байгаа. Тэгвэл тэр бохир орлогоос маань
яг нь юу хасагдав вэ гэдгийг хэдүүлээ харж байгаа байхгүй юу? Хамгийн эхлээд борлуулалтын татвар гэж авдаг. Тийм ээ. Монголд бол жишээлбэл борлуулалтын орлогын татвар 10%-ийг заавал бид нар нөөдөд суудгуулж байгаа шүү дээ, тийм ээ, өгж байгаа. За гэтэл бусад гадаад орнуудад тийм орон нутгийн болон мужийн татвар гэж дахиад бас байдаг. Тэр татварыг ч гэндээ шаардлагатай бол өгөх хэрэг гардаг. За тэгвэл борлуулалтын зардал буюу ерөнхийдөө энэ бүтээгдэхүүнийг бүтээх материал хөдөлмөрийн зардлыг хэлж байгаа. Тэгэхээр зэрэг яг нь нийт одоо орлого маань 100 мянган төгрөг байлаа гэж бодоход тэр 100 мянган чи яг нь 10% нь ямар ч хийсэн нөөтрөө аваа явуучих нь шүү дээ. 90 мянга үлдэх нь. 90 мянгад бас дахиад яг нь бүтээгдэхүүний бүтээснийг материалын өртөг зардлууд орно да тий. Авсан цалингийн зардлууд орно. Энэ бас нэг 20-30% хасчлаа гэж бодъё. Тэгэл 60 мянган төгрөг болчихлоо гэж. Тэгвэл нөгөө нэг компани болон корпорацтай хамааралтай бусад татварууд байдаг. Магадгүй охин компани бол тий толгой компанидаа төлдөг татвартай татаас хэмжээтэй тий. Одоо ийм хөдөлгөөн байдаг ч заавал. За тэгвэл үйл ажиллагааны зардал гэх тий. Дахиад энэ нөгөө нэг бүтээгдэхүүний өртгөөс чинь гадна тухайн үйл ажиллагааг явуулахад орсон тий. Одоо ашиглалтын зардлууд, тоог ус захилгаан байд юм уу? Аль эсвэл одоо бусад тэр байрын түрээсч байдаг юм уу? Өөр ямар үйл ажиллагааны зардал гардаг тэр болгоно. Тэгээд дээрэс нь удирдлагын цалин буюу тий удирдлагын зардал бас гардаг. Тэгээд дараа нь яг нь ашиг гэд үлдэхэд энэ ашиг дээр бас яг нь багахан хэмжээний мөнгө үлддэг байгаа байхгүй юу? Ийм байдлаар бидний орлогоо яг нь дахиад энэ хуваарлна. Хувь хүний орлогоос хамаагүй өөр байгаа үстэй тийм ээ. Хувь хүний орлогын хуваагдж байгаа хуваарлтаас арай өөр байгаа даа. За энэ тоо хэмжээгээ хэдүүлээ баримжаагаар ингээд энэ дээр тавьсан байгаа. Гэхдээ энийг бол Genesis Group нэлээд өндөр орлоготой тийм компани жишээ авсан гэсэн 10%, 30%, 12, 18, 25, 5%. Гэтэ бид нар хүмүүс одоо тийм манай одоо оролцогчдын хувьд энэ одоо тийм 10% байлаа гэж бодоход бүтээгдэхүүний өртгийн зардал чи өөр гэж болно шүү дээ. 45 ч байж магадгүй, 50 ч байж магадгүй тийм. Эсвэл 35, 25 үйлчлэгээний бизнест бол арайш бага ч юм уу байх боломжтой шүү дээ. За бусад татварууд одоо жишээлхэн бол тэдний 10-аас 12 ч юм уу тий 13 ч юм 14 гээд байна. За тэгвэл үйл ажиллагааны зардал маань хэдэн хувь байх нь вэ? Удирдлагын цалинд яг хэдэн хувийг бид нар өгж байна. Тэгээд ашиг нь танаад хэдэн хувь үлдэж эзний өмчтөр чинь нэмэгдэж байна гэдгээс хамаарат энэ хувийн өөрчлөлтүүдийг та нар бас яг нь өөрчилж тавих одоо боломжтой гэсэн үг. За тэгвэл одоо өөрийнхөө нөгөө тий орлого хэд байх хэрэгтэй вэ гэдгийг бодоотхой. Тэгвэл ямар нэгэн үйлдэлүүдээс тийм үү хийж байгаа цагийнхаа ингээд хуваарлтуудаас гаргаад удирдлагын цалин сая өнгөрсөн дээр яж байна. 25% өчөж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи өөрийнхөө бизнест ажиллаж байгаа бол чи өөрөө удирдагч нь. Тэгээд ядаж бүх нийт бохир орлогынхоо 25%-ийг нь өөрийн цалин болгож авах тухай хэрэгж байгаа байхгүй юу? Тэгээд чи өөрөө ямар үйл ажиллагаанаас яг нэг хүн буюу захирал маань 25% цалингийг авч байгаа вэ гэдгийг тооцож гаргаж чадна гэсэн. А түүнээс гадна нөгөө хөрөнгө оруулалтаасаа яах нь ашиг буюу энэ 5% бас яах нь аавна гэсэн үг байгаа байхгүй юу? За тэгвэл энэ тоонууд руу энэ хуваар илэрхийлээд байгаа тоонууд руу яаж хүрэх вэ гэж байна. Мөн л адилхан те яг энэ Genesis Group-ийн энэ мундаг менторуудын бий болгосон энэ хэлбэршүүлсэн тэр арга хэрэгслийг ашиглах юм бол бид нарт арай хялбар байх нэ гэсэн үг. За одоо жишээлбэл бид нар та нарт энэ Excel одоо буюу те Google Sheet-ээр ажиллах ийм даалгавар, гэрийн даалгавар өгөх юм байгаа. За энэ даалгавар дээр хамгийн эхлээд та хувь хүний орлогынхон зорилтыг тодорхой болгоно гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол ямар үйл ажиллагаанаас хэдэн хувийн одоо цагаа зориулаад нийтдээ өөрийн чинь орлого ийм болж байна гэд өөрийнх нь тоог тавьчихна гэсэн үг. За тэгээд дараа нь болохоор бизнесийн орлогын чинь энэ тоонуудыг бас тавигдах хүснэгт байгаа. За тэгээд дараа нь яах нь энэ нөгөө те ерөнхий дүгнэлт буюу за энэ рүү очихоос өмнө би та хэдтэй энийг харуулах юм гэж бодож байна. За энэ даалгавар дээр болохоор тий Excel sheet-ээ харуулдаг тийм ээ. Би Excel sheet-ээр харуулж агаад яг яаж ажиллах вэ? Тэгээд энэ Excel sheet нь та нарт маань тусдаа өгөхт чинь. Яг үнэ. За тэгэхээр жишээлбэл одоо би нөгөө те 6 лонхны арга буюу энэ те хаар экрийн арга байгаа те манайхан 6 дансны арга гэдгээр нь магадгүй суралцсан ч байгаа. За тэгэхээр одоо жишээлх юм бол миний яг те зайлшгүй хэрэгцээ зүйлс 2 сая төгрөг байдаг. Миний яг одоо сарынхаа зардлыг ингээд одоо юу гэдэг те өнгөрсөн саруудынхаа зардлыг харахаар дунджаар би нэг 1.5-аас 2 сая төгрөгийн зардал гаргаад байт юм бэ манай гэр бүл ч гэдэг юм те хувь хүний хувьд. Тэгхийн бол бид нар энэ нөгөө нэг хэрэгцээт зүйлс гэдэг энэ тооныхоо энэ тоон дотроо энэ 2 саягаа тавьчихна гэсэн үг. Магадгүй энийг бид нар 1.5 сая болгоч болно гэсэн үг. Тэ ингээд. Тэгхийн бол яг нь томоо жах өөрчлөгдөд энэ 2.7 сая гэж гарч ирж байгаа хгүй тэ.
Энийг бид нар тэ хүн болгоны өөртөө 850 байгаад байна одоо ч гэдэг юм уу те. Сая 200 байгаад байна ч гэдэг юм уу те. Ингээд бид нар өөрийнхөө тоог энэ хүснэгтэнд оруулж өгнө гэсэн үг байхгүй энэ шар тод шар өнгийн энэ хүснэгтэнд оруулаад өгнө гэсэн. Тэгэхээр чинь энэ юу маань цаанаасаа тооцоолоод энэ дээр 55% 50 энд нь 10% нэмээд за энэ бүх мөнгүүд чинь нэмэхээр чи ерөөсөө одоо чиний зардал чинь сарын зардал чинь 2 сая төгрөг байгаа юм бол чиний сарын орлого чинь доор хаяж 3.6 сая төгрөг байж ээж тий энэ 2 сая төгрөгийнхаа зардлыг чи гаргах боломжтой болох нэ буюу амьдралын тий хансаг амьдралын хэв маягтай хурааж хоримтлуулах юм уу тэрэндээ зориулах мөнгө чинь урт хугацааны хадгаламжтай зориулах ирээдүйн янз бүрийн тий санхүүгийн тэр үйл ажиллагааныхаа хадгаламжинд хуримтлал зориулж байгаа мөнгө тэгээ боловсралдаа буюу суралцахтаа бид нар заавал тодорхой хэмжээний төсөв хуваарлахгүй бол энэ суралцахтаа цаг мөнгөгүй болчоод тэгээд би бол сурмаар л ах юм мөнгө байхгүй гэдэг юм руу ороод идэг учраас заавал орлого болгоныхоо тий 10% нь бид нэр энэ боловсралдаа зориулсан данс руугаа ингээ хоримтлуулж явах хэрэгтэй байгаа аахгүй юу. За түүнээс гадна одоо бид нарт энэ 5% одоо нөгөө нэг хандив буюу тий буйны үйлс зориулах энэ 5%-ын бас хандивыг бид нэр ингээ хоримтлуулж чаддаг болчих юм бол гинтийн янз бүрийн асуудал гарахад тий бид нар хин нэгнээс гуйгаад авахгүй хин нэгнээс санаа зовоод авахгүй тий биеэ бариад хичээгээд авахгүй өөрт чинь яг аль хэзээний юм бэлэн болсон данснаасаа одоо тий хандивын сангаасаа өөрөөсөө яг нь одоо хувь нэмрээ оруулаад ингээ явчих боломжтой байна гэсэн үг байгаа байхгүй. За тэгээ хүн болгоны тоо жаахан өөр гарах нь шүү дээ тий. Гэхдээ энэ хувь хэмжээ бол их яг өөрчлөгдөхгүй. Гэхдээ та нарын хувийн зорилгоос хамаарат энэ тоонуудыг чи өөрөө өөрчилмөр байвал бас мэдээж тэр бол чиний өөрийн югаар бол өөрчлөгдөж болно гэж байгаа. За тэгээд ингээд ирэхээр яг нь доотлолт нь болохоор зэрэг тий хувийн зорилго маань болохоор яг нь за би доод түвшний ажлыг гүйцэтгэлээс 35% орчим цагаа зориулахад энэ орлогыг олоод байгаа юм байна. За өнөхөр чадвар шаардсан ажлын гүйцэтгэлээсээ би 30% цагаа зориулж ээж гар хойш тий 1 сая төгрөгийн орлоготой байгаа юм байна. За удирдлагын буюу тий тодорхой хэмжээний нэг баг ахалдаг ч юм уу тий тэрнийхээ одоо тийм ажилдаа зориулаад зарцуулсан цаг маань нийт цагийн маань 30% юм байна. За тэр цагийнхаа одоо ачаар би яг 1 сая төгрөгийн орлоготой байгаа юм байна. Гэх мэтлэнгээр эндээс яаж ийн одоо энэ жишээлбэл хадгаламжаасаа ч байдаг юм уу тий хуримтлаасаа байдаг юм уу эсвэл бусдад түрээслүүлсэн ч юм уу юмнасаа эсвэл зээлээс хүн бусдад мөнгө зээлсэн тий хөрөнгө оруулалт шүү дээ тэр чинь тэндээсээ байнгын орлого олдог бол яг нь тэрийг бас яг ингээ оруулж өгöd нийт одоо нэг 3.6 сая төгрөг чинь ийм бүтцтэйгээр надад бий болоод байгаа юм байна шүү дээ гэдгийг бид нэр харж болох нь шүү дээ эндээс. За түүний дараа болохоор зэрэг энэ тоо маань энэ 3.6 сая төгрөг гэдэг чинь хувь хүний орлого байгаа даа шүү дээ. Тэгвэл энийг бизнес рүү оруулаад ирэхээр саяны бид хэдийн харсан энэ 25% эзний одоо авж байгаа буюу удирдлагын авж байгаа 25% энэ одоо орлого чинь бидний хараад одоо энэ дээдлийн 3.6 сая төгрөг маань гэж бодоход энэ чи өөрөө автоматар энэ рүү очиж байгаа байхгүй юу. Тэгвэл энд 25% нь 3.6 сая төгрөг юм чинь тий бизнесийн хувьд ингээ хуваарлтыг харахаар энд 10% хэд юм бэ? Энд 35% хэд юм бэ? Татварт 12% хэд болох юм бэ? Үйл ажиллагааны зардлын 13% хэд болох юм бэ гэх ингээд тооцоологдоод өөрөө цаанасаа гараад ирнэ. Тэгэхээр зэрэг доор хаяж танай бизнес 14.5 сая төгрөгийн орлоготой байж ээж захирал нь олсон та 3.6 сая төгрөгийн цалин авах нь шүү дээ. Тэ? Ингэж уялдаа нь гарч ирж байгаа байхгүй бид нар бизнесээ эрхлээд ажиллаа явуулаад байгаа хэрнээ би өөрөө хэдэн төгрөгийн одоо орлого цалин авах хэрэгтэй үе юм бэ гэдгийг мэдэж чаддаггүй шүү дээ, тэ? Тэгэхээр эндээс яах нь тэр тоо чин гараад ирэх нь шүү дээ. За тэгвэл эндээс улбаалаад бид нар яах вэ гэхээр чи одоо хаана байна вэ гэдгийг тодорхойлно гэсэн үг. Би манай бизнес доор хаяж 14.5 сая төгрөгийн орлоготой байж ээж би 3.6 сая төгрөгийн цалин авах юм байна. Тэгэхээр зэрэг бусад энэ татврын маань хувь хэмжээ нь танай улс оронд тийм үү одоо ганцхан Монголд биш те магадгүй Солонгост ажиллаж амьдардаг ч юм уу эсвэл өөр одоо Америк улсад чи бизнесийн ямар нэгэн ажил эрхэлсэн одоо тэгээ манай монголчууд ч одоо ялангуяа гадаад орнд Америкт энэ төр бол аягүй бизнес эрхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр энэ хувь хэмжээнүүд чинь чиний тохирч байна өөрийнхөө тэр бизнестэй холбоотойгоор яг энэ хувьдаа өөрчилж бичээд тэгээд яах нь яг одоо байгаа хувь хүний орлого яг одоо байгаа бизнесийн орлогыг энд бичнэ гэсэн үг. Тэ? Тэгээд яах нь таны одоогийн сарын дундаж үйл ажиллагааны зардал хэд байгаа вэ гэдгээ энэ дээр бичиж чинь гэсэн үг. Энэ бол хувь хүн болгон тэгээд танай бизнес болгон дээр өөр гарч ирэх нь шүү дээ. Ингээд ирэхээр яах нь дараагийн хүснэгтэн дээр чам дээр ийм гарч ирнэ. Саяны энэ тооноос чинь бизнесийн сарын орлого чинь 2 сая 500 мянган сая төрүүчийн уртлын тод шар өнгийн хүснэгтэнд оруулаа өгсөн. Тэгвэл сар болгон энийгээ би яаж ингээд өсгөөд явах юм бол миний нөгөө хүсэж байгаа 14.5 сая төгрөгийн орлого руу манай бизнес очих вэ? Гээд ирэхээр яах нь 2 сая 500-аас 3 сая 500 болохын тулд би дахиад яах нь хэдэн ширхэг бүтээгдэхүүн үйлчилгээг илүү борлуулах шаардлагатай юм байна гэдэг тоо маань гарч ирж байгаа гэсэн үг байна. Тэр тоон гарч ирэхдээ нөгөө нэг те ингээд нөгөө зардлууд чинь бүгдэнд нь ингээ хувь хэмжээгээр хуваарлагдж байгаа гэсэн үг. Тэ?
гараад ирчихнэ. За тэгэнгүүт доор нь муу адилхан ашигын хуваарлалт нь те сарын хувийн орлогч хүртэл 2 сая төгрөг байснаа яаж 3 сая 600 болох вэ гэдэг чинь энэ дээр нөгөө өсөлтийнхээ дагуу ингээд уялдаатайгаар гараад ирчихэж байгаа байхгүй юу? Яг энэ тоог хийхийг энэ удаагийн буюу хамгийн нэгдүгээр хичээлийн даалгавар хувийн санхүү болон бизнесийн санхүүгийн орлогын зорилгоо яах нь ингэж тодорхойлно гэсэн үг байгаа. Яг үнэ. Тэгээ айгүй олон хүмүүс энэ одоо нөгөө цалин авчгаар нөгөө татвартаа юугаа төлөх үү? Нөгөө бусад нөгөө зардлуудаа бодоод санаа зовоод өөртөө цалин авахгүй байгаад идэг бизнес эрхлэгч нар айгүй их байгаад идэг. Тэгээ хитрхи томруулчаар дагаад татвар нь томорчин одоо юу гэдгийг те нөгөө бизнесээ хөгжүүлэхээс хүртэл айдаг айцтай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ болгоныг ойлгоод ирэхээр нэг тийм гоё яг нэг өөрийнхөө санснаар юмаа хийгээд явах боломж нь бүрдээд байгаа гэсэн үг байна. За тэгээ хэдүүлээ дараачихаа одоо дүгнэлт рүүгээ орж ирсэн үү те түрүү? Тий. Одоо ингээд дүгнэлтийн хэсгийг одоо эргээ харъя тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр юу вэ нөх гэхээр за яг энэ хичээлээр тэгвэл бид нар юуг ойлгочих вэ гэсэн хэсэг байна шүү дээ тий. Тэгэхээр орлогоо жолоод гэдэг хэсгийг хэдүүлээ сая үзлээ. Нэгдүгээрт нь болохоор санхүүгийн тайлангийн үндэсгээ тий 3 санхүүгийн тайланг хэрхэн яаж тий зөв зүйтэй авч явах вэ? Дотор нь юу юуг тусгаад байгаа юм бэ гэдэг зүйлээ ойлгосон, маш хэлбэршүүлсэн байдлаар хэдүүлээ ойлгосон. За хоёрт нь болохоор хувь хүний орлогын зорилгоо тодорхойлохын тулд нөгөө өсөд байгаа тий хувь хүний чинь орлого нь хэд байвал чамд хамгийн зохистой юм бэ тий гэдгүүдээ гаргаад ирсэн. За гуравт нь болохоор бизнесийн орлогын зорилгоо яасан бас тодорхойлсон тийм ээ. Одоо нөгөө нэг их 12 сар хүртэл хэр хэмжээний орлогыг бүтээх ёстой, бий болох ёстой гэсэн тоонууд маань сарын тоо зорилттой тоо маань тодорхойлоод гараад ирсэн байгаа шүү дээ. За тэгвэл энэ бүхнийг үзснийхээ дараа дараагийн хичээл дээр буюу 2 дахь хичээл дээр бид нар юу үзэж байгаа вэ гэдэг хэсэг байна тийм ээ. За барайгач маань нэрхүү. За тэгээ одоо та нар маань өнөөдрийн эхний хичээлийг үзчихэд саяны Excel sheet-ийг та нарт өгч чинь. Тэгэхээр түрүүчээсээ шууд тоогоо тавиад эхлэх нь шүү хэдүүлээ. За яг тэрэн дээр чи одоо байгаа чинь юу юм? Чи хэд хүрэх гээд байгаа юм эхлээ цалингаа. Тэхийн тулд чиний бизнес чинь ямар орлоготой яаж явах юм гэдэг төлөвлөгөөг чинь энэ Excel хөснөгт нь өөрөө тооцчих гээд шүү дээ тийм ээ. За тэгээ хэдүүлээ дараагийн хичээл дээрээс эхлээд нөгөө өнөөдрийн хичээлийг болохоор Доногийн ментор маань ярьсан хэсгийг бит хоёр та нартаа хүргэж өгч जैन тийм ээ. Маргаашнаас эхлээд Дебора Харрис гэдэг энэ менторийнхоо хичээлээр дамжуулаад хэдүүлээ юу сурах вэ гэхлээр бидний үргэлж төсөөлж идэг амьдралын хэв маягийг тэр бизнесээрээ дамжуулаад бий болгох гээд байгаа нөлөөллийнхөө бизнесийг бид нар чи одоо хүнд тусламар байна, ментор болмоор байна гэл ингээл зөндөө гоё юмнууд бодоод байгаа шүү дээ бид нар чинь. Тэгэхээр энийг яаж бүтээх юм? Тэгээд тэр үйлчилгээ болон чиний бизнесээс гарч ирж байгаа бүтээгдэхүүн яаж ашигтай байх юм? Тэр ашигтай байгааг нь яаж баталгаажуулах юм гэдэг талаар хэдүүлээ хамтдаа судлах нь байна. Дараагийн модуль 1-ийн 2 дугаар хичээл, тэгээд модуль 2-ийн 1-р хичээл, 2 дугаар хичээлүүд маань тэр чигээрээ Дебора Харрисын энэ одоо яг энэ чиглэлийн дагуу ярих хичээлүүд байгаа шүү. За тэгээ хэдүүлээ гэрийн даалгавраа заавал хийгээрээ одоо тэрэн дээр бол нэг амар гэрийн даалгавраа хийгээрээ мэгэрээ гэд нэг шавдуулаад авахгүй байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр энэ хөтөлбөрийн хугацаанд байгаа энэ гэрийн даалгавруудын даалгаврууд дээр чинь зөндөө асуултууд гарна за тэрийг ойлгож байгаа. Яг одоо маргаашнаас эхлээл нөгөө Excel sheet-эн дээр тоонуудаа тавиал эхлэхээр та нараас зөндөө асуулт гарна. Гэхдээ нөгөө хийгээд явж явах явцдаа төрүүлээд ингээд нөгөө амар олон асуулт гарч ирээд бити стресс дээрээ гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Яагаад гэхлээр одоо модуль 1-ийн 2 дугаар хичээл, модуль 2-ийн 2 дугаар 1-р хичээл, модуль 2-ийн 2 дугаар хичээл гээд бүхэл бүтэн 3 хичээл маань тэр чигээрээ Дебора Харрисын хичээлүүд байгаа. Тэгээ энэ хичээлүүд дээр бүр илүү жижиг детайлууд руу ороод өгнө. Тэр заах хичээлүүд бүгд одоо та нарын гэрийн даалгавраас гарч ирэх асуултууд дээр бүгдээр ингээд cover хийчин ингээд нөгөө бүгдийг яг тэрэнд багтаасан тийм юмнууд байгаа. Гэхдээ тэр нь та нарыг би одоо бит хоёр асуулт асууж болохгүй гэсэн үг ерөөсөө биш шүү. За тэгсэн ч гэсэн асуулт гарч ирж байвал хэдүүлээ онлайн уулзалтаараа уулзчихна. Гэрийн даалгаврын маань гол зорилго нь болохоор бид нар яг дараагийн 12 сар гэхэд чиний бизнест ямар гол үйл ажиллагаанууд болохын гэдэг зорилгоо тодорхойлох гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл чи хувийн санхүүгийнхаа зорилгыг тодорхойлчлоо. Тэгвэл бизнесийн санхүү чинь түрүүн ариуна харуулсан шүү дээ. Одоо чинь
3 сая 900 мянган төгрөгийн цалинтай болохын тулд чиний бизнес чинь дор хаяж 14 одоо сая төгрөгөн дээр ядаж одоо орлого чинь орж ирж явах хэрэгтэй болцсон гэд нэг тооцоо зүгээр жишээ тооцоо харуулсан шүү дээ. Тэгвэл тэр үйл ажиллагааг тэр одоо хэмжээний 14 сая төгрөгийн орлогыг оруулж ирэхийн тулд хоёулаа энэ одоо дараагийн 12 сарын хугацаанд ямар гол үйл ажиллагаануудыг хийхин гэдэг зорилгоо тодорхойлоход биднэрт энэ гэрийн даалгавар маань чиглүүлж өгöd байгаа байхгүй юу. За тэгээд энийг ингэж энэ даалгаврыг хийгээд энэ Excel sheet-ийг ойлгоод ингээд нэг юм чамд гоё наалдаад шингээд ирэх үед юу болох вэ гэхээр бид нар санхүүгийнхаа хувьд чи бүрэн өөрөө өөртөө ихтэй болж эхэлнэ. Тэгээ миний хөрөнгө өсөж болох юм байна. Миний хувийн хөрөнгөч өсөж болох юм байна. Миний бизнес ч яг санхүүгийнхаа хувьд өсөж хөгжих боломжтой юм байна гэдгийг харж тэрэн дээрээ ихтэй болж эхэлнэ. Өөрөөр хэлбэл бизнес чинь илүү өндөр ашигтай, бэлэн мөнгөний эерэг урсгалтай болох тэр чиний өөртөө итгэх итгэл өшөө илүү нэмэгдэж ирнэ гэсэн үг байна, тийм ээ. За энэ хэсгийг бол сая ерөнхийдөө тайлбарлаад өгсөн байгаа тийм. Өөрөөр хэлбэл хаана чи тоогоо оруулах вэ гэдгээ сайн хараарай. Ягаад гэвэл энэ бусад тоонууд нь бас арийнхаа өснөгтний, арийнхаа шийтнийхээ дээд тоонуудтай ингээд холбоотой томьёогоор ингээд холбогдсон байгаа учраас яг энэ зааварчилгааныхаа дагуу одоо энэ одоо мөнгөн дүнгээ шилэл энд нь хийгээрээ энд байгаа тий энэ одоо хувь хэмжээнүүдээ өөрчлөмөр байгаа бол энэ цайвар шар хэсэг дээр одоо оруулж өгөөрэй. Тэг тийм бол чиний олох ёстой орлогын чинь хэмжээ энэ өснөгтөнд гараад ирнэ гэсэн зааварчилгаануудыг тий слайдаар бас ингээд оруулаад өгсөн байгаа. Энийг сайн хараарай манайхаа. Тийм. Тэгэхээр энэ дээр нэрээ нэг сануулах юм байгаа бас одоо тэр энэний өмнөх слайдн дээр байсан шүү дээ тий ариун энэний өмнөхийг тийм энэ дээр хараа одоо жишээ нь биш энэний өмнөх байсан лөө. Нөгөө хаана тоо оруулах уу гэдэг дээр би манай хэд нөгөө томьёогоо эвдчих вэ гэж бодоод байгаа байхгүй юу. Жишээ нь зөвхөн энэ улбар шар дээр тоогоо тавина. Тэгээд энэ цайвар шар хэсгүүд дээр байгаа 55 10 гэсэн нэг юм хувь байж тээ. Эднэрийг л бид нэр өөрчилж болно. Бусдын тэр дотор байгаа бусад одоо энэ тоонуудыг болохоор энэ одоо хэрэгсэлч өөрөө тооцоолж гаргаж өгөх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хамаагүй яж хагаад томьёогоо өвтчихвэ гэж хэлээд байгаа юм. Бас давхар тийм ээ. Яг тийм. Гэхдээ бас нөгөө нэг те томьёогоо өвчүүгээд манай зарим одоо те хувийн санхүүгээ хөгжүүлээд юм уу те яг энэ эвтэй те юудын програм хангамжтайгаа төдийлөн ажил сураагүй хүмүүс маань энийг ч өвчүү тэрийг ч өвчүү гэж заримдаа ерөөс үйлдэл хийхгүй хүлээгээ суугаад байдаг шүү тэгж битгий хийгээрээ. Хэрвээ бид нар энэ Excel-ийнхаа энэ те Google Sheet-ийн юмыг эвдээд ингээ очроо олгоо болчлоо гэхэд буцаагаал өөрийнхөө сайт руугаа ороод эхнээс нь гэсэн үг. 0-оос нь эхнээс нь татаж авч жагаад дахиад энэ тоонуудаа эхнээс нь оруулах боломжтой байдаг шүү. Тийм болохоор бас зоригтой туршилтууд хийгээд тоонуудаа өөрчилж үзээд ажиллаарай гэж хэлгээд байгаа. За тэгээд хамгийн төгсгөлд нь та хэдтэй хэлэхэд тийм ээ. Бид нар ингээд хичээлээрээ та хэдтэй ямар ч байсан те өөрмөс энэ шинэлэг мэдээллүүдийг хүргэж байгаа. Энэ бол мэдлэг гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ бид нар ингээд мэдлэгийг хэрвээ туршлага болгож, туршилт болгож, үйлдэлээр баталгаажуулахгүй бол амархан мартагддаг байгаа. Тийм учраас мэдлэгээ үйлдэлээр бодит туршлага болгоорой гэж хэлгээд байгаа. Тэ? За, тэгээ бүгд яг үнэ. Тийм ээ. Яг зөв. Тэгээ мэдлэг бол ерөөсөө л үйлдэлээр бодит болдог. Үйлдэлээр дамжиж л чамд чадвар болж суудаг. Тэгэхээр хэдүүлээ үргэлжлүүлээд энэ одоо гайхалтай гоё шин мэдлэгүүдээ үргэлжлүүлээл хийж үзээл та нараас хийж үзээд сая одоо би жишээ нь Excel дээр алдаа гаргах томьёогоо одоо эвдчихвэ гэл тэгэнгүүт ариун намын болохоор за яг хоо эвдсэн ч гэсэн зоригтой хийгээрэй гэл ингээл эн чинь аль нь айгүй хэрэгтэй байгаа байхгүй. Нэг талаасаа болгоомжлуулж байгаа боловч нөгөө талаасаа чамд айгүй гоо эрхчлөө өгчөж байгаа юм. Яг хоо алдаа гарга алдаанаас битээ айгараа гэж хэлэх гээд байгаа байхгүй. Яг тэгвэл үйлдэл болгон алдаатай байдгийг. Тэгэхээр алдаанаас айхгүйгээр зоригтой хийх тусмаа чи туршлага сууж байгаа байхгүй. Энийг ингээ эвдчихээр ингэдэг юм бэлээ гэдэг туршлагатай болчихж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ үргэлжлүүлээд одоо ингээд дараагийнхаа хичээлүүд дээр уулзъя. Маргааш ихэд хэдүүлээ 2 дугаар хичээлээрээ уулзах нь шүү. За амжилт хүсье бүгдэнд баяртай. Баяртай.